Энэ их хурлын тухай хуулийн талаар гишүүд ингээд тус тусдаа хуулийн төслөө санаачлаад өөрчлөлтүүд хийгээд ингээд орж ирээд байна. Тэгэхээр энэ тус тусдаа явж байгаа санаачилсан энэ хуулийн төслөөд өөрчлөлтүүдийг нэгтгээд явж болдгоо юм уу? Энд ч одоо тэгээд бүгд ингээд нэг зүйл заалт, хоёр зүйл заалт өөрчилсөн ийм өөрчлөлт ярьсаар атал энэ хуулийн чинь концепц гэж юм байна. Энэ юм чинь ингээд өөрчлөлтөд цаашдаа ингээд ийм байдлаар яваад байх юм их хурлын дарга. Энэ юугаа ингээд яг нэгтгэж базаад одоо тэнд дэд даргын Батэрдэн даргын санаачилсан бас нэг юу явж байгаа, төсөл явж байгаа. Тэмүүжин гишүүний төсөл явж байна. Одоо ингээд Баасан жаргал гишүүний төсөл явж байна. Тэгэхэд эднийг бүгдийг нэгтгээд дахиж ингээд ярьж болдгоо юм уу? Ингээл тус тусдаа санаачлаад тэгэл дэмжигдсэн тэгээд нэг ийм байдалд яваад байна. За хоёрдугаарт яг миний бодол бол бид нар ингээл аюултай тэмцэх сонирхлын зөрчилтэй тэмцэх гал хууль учрыг ингээл нарийсгаад байх тусам улам л энэ авилгалын индекс чинь унаалах юм. Тэгээ энэ одоо зөв явж ит юм буруу явж ит юм уу? Энэ хууль нарийсгах тусам авилгалын индекс чинь улам унаад байна гэдэг чинь одоо юун дээр вэ? Энэ дээр бас сайн дүгнэлт хийж ярьж үзэх шаардлагатай байдсан болоо гэж ингэж боддیں۔ Тэгээ ийм саналтай байна. За баярлалаа. Эрдэнэ гишүүн чухал санал гаргаж байна. Тэгэхээр энэ улсын их хурлын чуулганы хуралдааны болон улсын их хурлын тухай, улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулиудад өөрчлөлт оруулахаар одоо учрал дарга их хурлын дарга хувьд ажлын хэсэг байгуулсан сандаг очир гишүүн ахалж ажиллаж байсан. Тэгээ улсын их хурлын одоо гишүүд санаачлаад өргөн барьсан байгаа. Өнгөрсөн 7 онд хэлц хэсгүүд нь бүгд шийдэгдсэн. За энэ 7 онд улсын их хурлын бусад гишүүдийн улсын их хурлын тухай болон дэгийн тухай, хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулиудын хэлц хэсгийг шийдэж байгаа. За энэ хэлц хэсэг нь дэмжигдчихээн болвол эдгээрийг нийлүүлээд нэгдсэн нэг ажлын хэсэг байгуулад энэ одоо хаврын чуулгандаа эцлээд батлая. Тэгээ нэгдсэн нэг ажлын хэсэг байгуулахаар энэ хуулийн төслүүдийн үзэл баримтлал хуулийн одоо зүйл заалтуудын хоорондын зөрчил энэ бүх юм бол жигдрээд нэгтгэдэд явчихна. Тэгээд энэ бодлогын хүрээндээ бол энэ асуудлууд шийдэгчнэ. Тийм болохоор одоо хэлц хэсгийн шийдчихэд нэгдсэн нэг ажлын хэсэг байгуулахаар төлөвлөж ажиллаж байгаа гэдгийг танд хэлье.